Яа 1 2. За. Арай мэд. Тэрээс сонсогдож байна уу? За. Гайгүй юм шиг байна. За. За хай марха. Нэрэмэрэ зүгээр нь үлээд өгөөрэй. Хай. Зүгээр нөө. За. За өнөөдөр чинь 3 дахь өдөр үлээ. 3 дахь өдөр тий. Тийм ээ. Шин фомстай гэдэг байгаа тий. За хөдөлгөөнөө бол дийлэнх хөдөлгөөнийг бол одоо тодорхойлсон байлгүй дээ тий. Сая тэр 36-аас нэг шалгалаа 3 давлгаа яваад усахтана. Тэгээд дуусчихлаар нь одоо наад яруулагч авахыг хэлүүлээ да. Миний яриа зүгээр сонсогч байна. Зүгээр. За ардаа шувтаа ярихлаар нээч. 3400 хүртэл унах боломжтой юу? Яг боломж хичээрлж боломжгүй юм ч байхгүй л тий. Тэгээ 3400 хүртэл бол онохгүй хаа. Одоохондоо л энэ ондоо ч юм уу. Одоо бол өсөлтрүүл харж байгаа шүү дээ. Дишигээ. Трендрүүл харж байгаа. Тэгэхээр ер нь бол одоо юу гэдэг шинжилгээ хийгээд дээшээ гэж заачаал. Доошоо орно гэсэн бол барилжээж чадахгүй шүү дээ. Дээшээ орох уу, доошоо орох уу. Яг унах магадлалаар нь ярих юм бол бүр нэлээ бага хавьтай. Бах. Ер нь бол тэрний оронд биш дээ. Одоо чинь 11 дахин 15 минут явж байгаа тий. За энэ дөрөв дуусаад дараагийн 4 дуусахад фомсын мэдээ гарна. Тэгэхээр за мэдээ энэ фомс ажил шүн гардаг болохоор нэг иймэрхүү юм байдیں۔ За хэрвээ хүн шүн мэдээтэй болвол хэрвээ тэр мэдээ нь одоо фомс нь одоо жишээлбэл нэлээ өндөр хөдөлгөөнийг хийгээд элегийнхаа лааны одоо 3 дахь хөдөлгөөнөө хийнэ гэх юм бол тэрнээс өмнө бүхэл бүтэн 8 цагийн хугацаа байгаа байхгүй. 8 цагийн хугацаа байгаа. Энэ хугацаанд дийлэлээ хөдөлгөөнөө хийгээд дуусчихвол ер нь бол хэцүү шүү дээ. Фомсоор эсвэл нэг бол хөдлөхгүй, нэг бол доошоо чиглэл рүү хөдөлгөөн орж ирээд дээш өсөх юм уу. Одоо фомс хөдлөх тохиолдлоо харах юм бол тэгэхээр өнөөдөр хэдүүлээ боломжит хувилбаруудаа тоочд үзэх юм бол за юутай ч өнөөдөр бол хэдүүлээ нэг иймэрхүү баай хөдөлгөөн болвол барьж авах гэж үзнэ. За тэр баай нь хаанаас вэ гэдгээ одоо тодорхойлох хэрэгтэй гэсэн. Нэг бол одоо шууд явж болно боломжтой.
За хагасаасаа өнгөрсөн чиглэл тодорхойлогдсон. За pullback бага цаг дээр ютаж 3 давлгаа бол хийгдээд бол дууссан байж байгаа. За нөгөө талаараа хэтэрхий ихт байж болно. Яагаад тэгэхээр энд ийм хөдөлгөөн ингээд дахиад доошлоод ч юм уу нэг иймэрхүү хөдөлгөөн гарч өгөөд энэ 3 дугаар загварын хөдөлгөөнтэй өдөр учраас энэ дугаасаа ёроол байгаа. За энэ ёроолыг аль болох ахуулчаад явал зүгээр гэдэг те. Тэгэхээр магадгүй энэ 4 цагтаа ч юм уу бас улаагаад энэ ёроол руугаа дайрч ус болно. Яг тэгэхээр хугацаа хангалттай байгаа учраас за тэрний дараагийн 4 цагаас өсөлттэй явж байгаад хомсын мэдээгээр гүйцээж өсдөг ч юм уу те. Тиймэрхүү хөдөлгөөн хийгдэж болно гэсэн. Тэгэхээр өчигдөр би лайв дээр ер нь бол хэлсэнтэй. За ер нь өчигдрийн хөдөлгөөнийг ажихад бол за маргааш ер нь бол дээшээгээ байхаар байна. Weekly ерөнхийдөө биелбэрлүүлж орчиж магадгүй гээд хэлснийг бол одоо та хэд бол санаж байгаа. За өчигдрийн лайв бол хатгалаатай байж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө бол тэр таамгийн дагуу бол өнөөдөр бол дээшээгээ өсөлттэй бол явж өгч байна. Дээшээгээ өсөлттэй сарж чад элигийн өнгө ерөнхийдөө бол ногоон хаагдах тал руугаа бол баталгаа бол өгөгдсөн байгаа гэсэн үг тийм. Тэгэхээр за хэдүүлгийнхэн зорилтод авах гэж байгаа энэ 3 дахь давлгаа байгаа. Хизээ орох вэ гэдэг дээрээ хэдүүлээ. Одоо төлөвлөгөө гарав. За за юутай ч 15 минут эхний 15 минут бол дуусчихна. За энэ 15-ыг дуусгаад за ерөнхийдөө шалгалтын энтри гэж бид нар бол ярьдаг. За иймэрхүү бага эрсдэлтэй энтриг зөвхөн нээж үзэж болно. Яагаад тэгэхээр биднэрт нэг давлгаа бүтэн хөдөлгөөн явагдаад дууссан байгаа. За энэ маань явандаа зүгээр хувьсчиж магадгүй учраас шалгалтын энтри хийгээд эрсдэл багтаа арилжаа гэж нэрлэж байгаа нэгдүгürt. За 2дугаарт 3дугаар загварын pullback явагдчихсан тохиолдолд уулаасаа юу байдаг? Нэг хөдөлгөөн явагдаж дуусаад энэ нөрөө давлгааныхаа дөнгөж ихний веб байх уу? Эсвэл шууд бүтэн веб байх уу гэдгийг бол ерөнхийдөө тооцоолох бол хэцүү. Ялангуяа цаг хангалттай байгаа үед. Цаг бага байж үл жишээлбэл магадгүй энэ хөдөлгөөн дараагийн 4 цаг дээр яг ингээд яваад дуусчих ч юм уу те. Тэгэх юм бол цаана дахиад 2-8 цаг л үлдсэн. Энэ ихний идэвхтэй 4 цаг дээр нь арилж байгаа хийнэ. Тэр хугацаанд бол хөдөлгөөнөө явуулнаа гэж үзээд энэ 4 цаг нь бол тийш ногоон бол нэлээд өндөр магадлалтай гарч ирнэ гэж шууд арилжааг бол нээж болж байгаа одоо яг энэ нөхцөл төр гарч байгаа шиг. Тэгтэл бид нарт дахиад нэг 4 цаг илүү байгаа учраас ерөнхийдөө бол яаж ч хувьсаж болно гэсэн үг л дээ. Ингээд явж болно. Эсвэл эндээс бас шууд явчих бас боломжтой учраас ингэж яриад байгаа. Өнөөдөр бол buy entry хүлээж байгаа тийм. Тэрийг ол бүгдээрээ мэдчихэж байгаа. За би юутай ч бол юу яасан? За энэ цаг бий болно гэдгийг мэдээд түрээс гадуур юм үзээд явж явах та. Оролтуудыг хийсэн. За энэ цаг бол дээшээгээ өсөлттэй байсан. Гэхдээ өсөлтийн баталгааг би эндээс аваад баараа за энэ оройроо харчих. За энэчнээс бол нэг тийш өсөхгүй байх. Яагаад тэгэхээр нөгөө нэг хөдөлгөөний далаац гэж байгаа. Өчигдрийн хичээлээр би бас нэг хальт ярьсан байгаа вебинар дээр. Тэнгүүт хөдөлгөөний далаац гэдэг байгаа зүйл чинь энэ 7 хоног бол сарын сүүлийн 7 хоног тийм том хөдөлгөөнийг гаргаж өгөхгүй. Тэгэхээр өнөөдөр бол 3 дугаар загварын лав бол байна. Яагаад тэгэхээр энэ шижүүлтийн загвар явагдаагүй. Тэгэхээр нэгдүгürt энийг бол эвдтэл ч юм уу энэ дээшээ мэшээ хүртэл бол явахгүй гэсэн. Явах магадлал нь бол бага гэсэн. Тэнгүүтээ энд өмнөх мажор орой байгаа байхгүй. Одоо нэгсэндээ higher lower high гэсэн үг шүү дээ. Одоо уналтын трендтэй явж байгаа, дээрээс явж байгаа. Энд нэг орой байгаа гэсэн. Энийг эвдэж өгснөөрөө ерөнхийдөө бол бүтцийн одоо эвдэрлийг бол хийж өгч байгаа. Одоо ICT-ийн хэллэгээр бол те change of character гэж хэлж байгаа. За тэгээд ерөнхийдөө бол ёроол бол энд тогтчихж болно гэдэг зүйл байна. Тэгэхээр ерөнхийдөө бол дэлхийн ёроол, бүсийн ёроол угаасаа энийг өчигдөр хичээл дээр уржигдэр ярьсан те. Бүсийн ёроол тогтоод тэр тухайн талаа дээшээгээ задрах хөдөлгөөн байгаа бол энэ бүсийн ёроол бол дэлхийн одоо тухайн лааныхаа ёроолд болж өгч байгаа гэдэг зүйл те. Тэгэхээр өмнөх өдөр нь жишээлбэл тухайн дараагийн лааныхаа өнгийг мэдчих юм бол орой ёроолыг бариад авах бол ямар ч асуудалгүй байдаг те. За энд бол бүтцийн эвдэрлийг бол хийж өгсөн. За тэгэхээр одоо бол pullback-ийн хөдөлгөөн явагдаж байгаа гэсэн үг. Дахиад дээшээгээ эвдрэл бол хийгдэнэ гэсэн үг. За тэр нь 3 дахь давлгаа өнөөдөр явагдана. За маргааш нөгөөдрөөс ч гэсэндээ маргааш ч гэсэндээ ерөнхийдөө өсөлт орж боломжтой. Эсвэл маргааш хэрвээ бий болох юм бол weekly өнгө хадгалаад 5 дахь өдөр улаан байж болно гэсэн үг. За одоо юутаач 15 минут бол дууссан. За 15 дуусаад ирэхийн зэрэгцээтэйгээр 15 дахь минут доошоогоо
унж гарч ирээд дээшгээ 2 дахь тэгээ таталдаг чаа. За энэ ёроолыг доош сэтлэх юм бол заад сэтэлчлээ. Дахиад хүлээнэ л гэсэн үг те. Дахиад доошгоо хөдөлгөөн байна л гэсэн үг. 15 30 минутыг харна. За хараад их цагийг харж болно. За тэгээд ерөнхийдөө нэлийн огцон дажгүй доошгоо яваадах юм бол энэ дөрвийг за V болох нөхцөл бүрдэх юм бол нэг 2 цагийн дараагаас энэ лааны хагасаас ерөнхийдөө бол buy entry бол нээж болж. За үгүй энэ цаг бүхэлдээ нэг иймэрхүү улаан цэцтэй байвал дараагийн 4 цагаас элех халааны хөдөлгөөнийг барих хөдөлгөөнийг бол хийж болно. Зүг болж байна да одоо тэгээд. За хөдөлгөөнийг энэ чинээс ерөнхийдөө жоохон тоолох гэж үзэх юм бол за бүс явж байгаа хийж хөдөлгөөн хийгдэж байгаа. За энд яваад дахиж үзээд 2-оор дуусаад тэгэхээр энэ давалгаа бол энэ хүртэл явагдаж байгаа. За энэ чинээс 2 дахь давалгааны хөдөлгөөн хийгдэж байгаа. За энд 2 дугаар загвараар дуусаад 3 дахь давалгааны хөдөлгөөн эндээс эхэлж байгаа. 3 дахь давалгаа болохоор 2-оор дуусаад энд 2 дахь давалгаа орж ирээд 3 дахь давалгаа 1 2 3 гэд дуусаад за энэний 2 дахь загварын хүүцэлд нь ороод хөдөлгөөн бол энд бол ерөнхийдөө бол дууссан л байгаа. Нэг давалгааны хөдөлгөөн бол. За тэгэнгүүт сүүлийн хөдөлгөөнийг хараад үзвэл сүүлийн хөдөлгөөнийг харуул. За энийг нэг давалгаар аваад энд зэтэрсэн 2 дахь гэж үзэхэд одоо 3 дахь явж байгаа гэж бодвол 3 дахь харах юм бол 1 2 3 гэд ерөнхийдөө бол за энд бол сүүлийн хөдөлгөөн эндээс эхэлтэй хөдөлгөөн бол дууссан гэж үзэж болно. За энэ чинээс өсөлтөнд pullback байх уу? Эсвэл үргэлжилсэн өсөлт байх уу гэдгийг хэдүүлээ зүгээр харж агаад хэрвээ дахиад ёроолоо эвдээд өгөх юм бол за эхний цаг бол ерөнхийдөө улаан гэдэг нь тодорхой болчихно. Яагаад тэгэхээр цаг эхлээд бүс орж ирсэн доошоогоо задрал нь ороод ирсэн. Энэ 30 минутын үед байлаа гэж бодоход одоо 20 минут болж байгаа хгүй 10 минут гэдэг чи яг дахиад эвдрэл орж ирэх юм бол шууд нэг цаг бол улаан байх магадлал шууд нэмэгдээд ороод ирнэ. Эсвэргээрээ энэ оройг эвдэж өгөөд тий одоо нэг иймэрхүү төр зураг гэсэн шүү дээ. За энэ нэг өсөөд за энийг хийчээд за дараагийн 30 шилжээд дээшээгээ сэтэлтийг оруулж өгөөд pullback хийгдэх юм бол эндээс ерөөхдөө энтриг бол нэгээд дээшээгээ хөдөлгөөнийг бол барьж авч болно гэсэн. За энэ хооронд бол stop loss бол маш бага тавигдана. 30 pips авах шиг байна. За энэ зэтэд яг тэгээ pullback хэр гүнзгий орж ирэхээ шалтгаална л та. За энэ тэгээ доош явах уу дээш явах уу гэдэг чинь тэгээ бид нарт дараагийн хөдөлгөөн яаж явах вэ гэдэг мэдээллүүдээ өгөөд явна. За YouTube дээр дуусвал байна гэж чинь за device-ийнхаа утасныхаа ч юм уу компьютерийнхаа дуугч хангалаарай. За миний энэ стрим хийдэг платформ хэрэгсэл дээр бол миний mic бол 18 децибел нэлээд өндөр байна. Нэлээд өндөр байна. Бараг чангадаа орохоор хэмжээнд гэж харагдаж байна надаа. Тэгэхээр төхөөрөмжөнд чинь юу байж магадгүй. Discord руу ороод ирээ. Discord дээр дуу хангалттай чанга. За тийм бас тэгээд Discord руу орж ирээд. Discord уг нь арилжаа хэрвээ яг хийх үед Discord дээр байж ивэл амар. Тэгэхгүй бол YouTube дээр бас нэг хэдэн секундын хоцролт бас байгаа. 5-10 секундаас хоцроод идэг. Latency гэдэг нэг юм байгаа. Тэдийг аваадах гэж. За тэдийг аав. Cancel plot дээр settings гэдэг юм байхгүй шүү дээ хөө. Энд дээр чинь за өнгөө тааруулна. За эдгээр бол нэх ямарч оролдох шаардлага угаасаа байхгүй зүгээр л энд байгаа интервалал авчин чинь том цагийн кандидатыг л харж байгаа юм чинь.
энэ дээр зүгээр цагаа оруулаад явчихна. Бусд нь яг хөө тэгээ та хэд мөнгө эндээс солиул. Одоо жишээ нь бордер хэрэг хүрээний өнгийг энд тавих чинь bullish буюу өсөлтийн кандлийн хүрээний өнгийг уналтын кандлынхан доторх юуг нь баданыхаа өнгийн за week-ийн ямар өнгөөр тавих уу гэл гээд явчих. Би нөгөө анханасаа энийг ягаад нөгөө өнгө мөнгөний өөрчлөөгүй тэгээ дээрэс нь миний энэ харж байгаа өнгөн дээр айгуу дажгүй байгаадсан болохоор би ерөөсөө энийг солиогүй. Яг солиод бүр ихтэйхэн өнгө мөнгө гаргал гаргахаа л. Энэ би ямар үт юм дөө. Биш нөгөө улаан ногоон юмд нэг хардггүй дандаа нөгөө нэг жоохон завсрын өнгөнүүд хардаг болохоор тэр ер нь болоод идэх. Аюутаач дээрээс оржсэн хөдөлгөөн дууссан байна гэж бодоод яг хөө надад байгаа санаа бол би зүгээр нэг ингэсгээд нэг оролт зүгээр шалгалтын оролт нэгээд үзэх санаа бол байна. Гэхдээ аюутаач энэ 24,000 гэдэг чинь улаан 5 явж байгаа. Дараагийн 5 яг хөдөлгөөн дууссан байл дээш өсч болно. Энэ 10 5-аар 6-аар 7 ихний 5 явсан тий. Яг ер нь бол надад бол эндээс нэчих санаа бол байна. Би зүгээр шалгалтын оролт гэж яригадаад байгаа зүйл нь өөрөө юу вэ гэхээр жишээлбэл за дундаж харилцаан дээр одоо та 1-ээс 3% эрсддэг болвол шалгаж байгаа оролтон дээр бол тэрнийхэн тал хувийг эрсддэг. Нөгөө талаасаа олох ашигын хувьд бол ямар ч ялгаагүй. Яагаад тэгэхээр шалгаж орж байгаа оролтууд ерөнхийдөө stop loss-ууд бол маш бага байждаг. Тэгэхээр одоо за энэ хооронд бол нэг entry одоо ингэж нээлээ гэж бодоход чинь танай 10 pip-ний stop loss-тай entry байгаа байхгүй. Тэнгүүтээ энгийн оролт одоо энэ дээрээ зүгээр 0.1 за 1% эрсчлээ гэж бодоход айгүй бага хувь эрсэж байгаа гэсэн үг шүү дээ. Тэнгүүт RR-аараа эн чинь өөрөө нөгөө нэг TP авах цаандаа хэрвээ шууд хөдөлгөөнд явчих юм бол айгүй ашиг нь ямар ч ялгаагүй нөхс. Яг тэр энгийн нөхцөл зүгээр нэг иймэрхүү stop loss-тай тавьдаг бол тэ одоо чинь энэ 10 байлаа гэж бодоход 2 дахь их ч юм уу 20 pips байлаа гэж бодоход энэ дээрээ 1% эрсдэх. Энэ дээр 2% эрсдэх, энэ дээр 1% эрсдэх хоёрын олох ашиг нь адилхан. Алдах хувь нь болохоор бага байна гэсэн үг байхгүй. Одоо бол нэхгүй би 5 шилжүүлээд 25 минутын сүүлийн 30 минутын сүүлийн 5 минутын өгдөрхийг харъя гэсэн чи шууд доошоо орноод ирчин. Тэгэхээр энэ 5 ч гэсэн шууд улаан болно гэсэн үг л дээ. 2 дугаар загвараар юм уу 3 дугаар загвараар шууд улаагаад ороод ирнэ. Тавтрын трийсэн би 426 авчин. За. Бийг нь авах болтугай. Арай урд яриад нөө би. За, Nasdaq-ыг харъя. За, Nasdaq өчигдөр биржийн цагаараа нэг доош явчаад буцаж өсөөд гараад ирсэн байгаа. За, бүтцийг бол эвдээгүй. Дахиад доош явж болно. Тэгтээ харьцангуй ерөнхийдөө бол нэг тогтож байгаа. Сэтэл харагдчихэв дээ. За, биткойныг харах юм бол за өчигдөр бол доошоо шилжилт орж ирсэн. Дээшээгээ бүс шууд гүйцэж дуусаад.
За тийшээгээ хараад өнөөдөр бас ялгаагүй ногоо өдөр байж байна. Гэтэ биткойны хувьд бол харьцангуй хөдөлгөөн нь бол дууссан байна тий. Хөдөлгөөн хийгдээд за энэчээс магадгүй энэ одоо явж байгаа цагаас нэг бий болоод буцаж нэг энэ авир унаад дахиад тийшээ өсөлт орж иж магадгүй. Орж ирэх боломжтой харагдаж байна. За паундын хувьд бол өнөөдөр бас хөөрхөн том хөдөлгөөнтэй байна. За түүхний үзүүл нэг иймэрхүү хөдөлгөөн 2 3 гээд одоо хийгдээд дуусч байгаа юм байна. Гэтэ бүсийн хөдөлгөөнд бол байгаа юм байна. Ер нь бол паундын хувьд бол тэгэхээр ус задартлаа нөх олигтой юм хийгдэхгүй хаа та. Шаарэ. Орж ирээд 2 тоос шууд ийшээ задлаад явчихсан юм тий. За 30 хөдөлгөөн бол дууссан тий. Болвол цаахан дагав хөдөлгөөний хийгээд бол дуусчлаа. 3 дугаар загвараараа 30 минут дууслаа. Одоо нэг цагийн ла хэрвээ энд ёроол үүсэж байгаа гэж үзэх юм бол одоо дээшээгээ өсөлттэй байна гэж үзэх юм бол энэ ёроол болчих шүү дээ шууд. За 30 сүүлийн минут явчихна 20 секунд дутах шиг байна. За тэгээд Discord руугаа орж ирээ. Discord-ын дээр агчтай бас нэлээ олуулаа зовлдог болсон байх шүү. За 30 шууд өсч орж чинь. За мэдээч цаг ногоон гэдэг баталгаа авахын тулд энэ оройг бид эвдүүлэх хэрэгтэй байгаа тийм. За тэгээд нэг pullback хараад шалгалтын энтрийг нээж болох юм. Pullback нь нэжгүй орж ирвэл. Техник тавтай эвдчихдэг юм. Дөхөд буцаж байна. Аа за. За одоо нэг pullback хүлээгээд 1.15 дотор ч таавас өмнө нэг entry нийчил зүгээртэй авна. Pullback нь гоё ороод ирвэл те.
Миний ард чимээ байна уу? Цонхоор хөөхтөж хагалдаад байна. Яг байна уу? Би nice. Зүгээр наа багш. Зүгээр юм зүгээр. Аа. За баг энэ амиас орч за 30 цаанаас эхэллээ. 29 30-нд эхэлсэн те. 5. Энэ огцон 5-аас шаргчлаа шүү. Тийг бол уг нь өөр төсөлж. За. Шин тавшилчиж байна. Бандаж нэг шалгалтын энтрийн дэж дөө. Нэг цаг тийшээ байгаад ирвэл ядаж яах вэ? За доош явах байсан ч гэсэнтэй дээшээ нэг өсөлтийн хөдөлгөөн яваад break-even тавьчих нөхцөл бүрдэх юм бол break-even тавьчихвал за доош явах байсан ч гэсэнтэй алдагдлахгүй учраас. Ба 37. За. $4,030 гэдэг ханш дээр ирсэн юм байна те.
Энд тавчаас улаах гал байна да. Ингээд байгаамаа. Та хэдүнд мот дээр арилцж байгаа юм байна уу? Мот дээр шиг гацсан уу? Яаж ч цагаа бий болохыг хэлүүлээ та тэгвэл. Тэргээд байна гэж баймиргүй. Тэнд тавшаа биш үү? Яагаад тийш хараад байгаа вэ гэж. За том цагийн тренд бол доошоо байгаа. За дунд цаг руугаа орох юм бол ерөнхийдөө доошоогоо байгаа. Гэхдээ манай арга барил дээр ерөнхийдөө доошоо уналтын хөдөлгөөн ер нь бол дуусч байгаа гэж үзээд энд ерөнхийдөө бол ёроол тогтцоон гэж хараад байгаа байхгүй. Тэнгүүт энэчнээс ерөнхийдөө дахиад дэшээ одоо том цагийн автрend руу шилжнэ гэдэг
дээр яваа гэсэн үг. За тэгээд энэ бүсийг мэдээж дээшээ задлж авчрын рүү орсон баталгаа өгнө л доо. За баг цагч гэсэндээ ерөнхийдөө бол доошоо. Гэхдээ дэглэгийн лааны хувьд бол дахиад нэг юм дээшээ өсөлтийн хөдөлгөөн байгаа болохоор дээшээ харж байгаа гэсэн. Ерөнхийдөө бас аль тайм фрейм дээр харж байгаа шалтгаалаад янз янз байж болно л да. Заавал дээшээ доош. Одоо жишээлбэл доошоо байна гэд чинээс байтахгүй сэлтнэ гэд байх хэцүү. Яагаад тэгэхээр чи одоо яг арилжаалж байгаа дэж вэт хийж байгаа бол тэр одоо өдрийн 2-3 цагийн лаан дээр арилж гарч байгаа арилжаан тэр чинь ийшээгээ хөдөлгөөн байх гэдэг үлийн хөдөлгөөнийг аавна л гэсэн үг шүү дээ. Нөгөө талаасаа мэдээж энд бол доошоо тренд бол байж байна. За тэгээ шалгалтын entry нэнэ гэж хэлж байгаад нээсэн шалтгаан бот чинь өөрөө энд хөдөлгөөн дуусчих болж байна. Боломжтой байна. Чинээс дэше өсчих магадгүй гэд зүгээр баг хуваарьстэд ороод нэг шалгаад үзье гээд орсон оролт байгаа байхгүй. Стаар яг хуу трендээ дагаж арилжих нь бол зөв л дөө. Зөв. Яг одоо нөгөө нэг том цагийн өсөлтийн хөдөлгөөн орхиж байгаа учраас аль болох ер нь ёроолоос нь жоохон байдаад эхлээд хөдөлгөөнөө бариад авчих юм бол айгүй амар штэ тий. Жишээлбэл өнгөрсөн жил бол манай community бол ер нь бол тэгсэн баггүй. Өнгөрсөн жилийн лаан дээр чинь за ер нь мэдхгүй бүтэн жилчингээл дандаа дээшээ гэж одоо ярьсан бид хэд. Тэгээл дандаа ер нь бол энэ хавцаа дандаа л баяцсан. Ялангуяа 11 сараас хойшоо л ерөөсөө битүү баяжчихсан. Яг тэрнтэй адилхан ерөнхийдөө бас дахиад тийшээ нэг юм өсөлтийн хөдөлгөөн ороод ирэх байхаа гэд. Тэгээд том цагийн хөдөлгөөний pullback-ийн хөдөлгөөн бол явагдаад дуусч байгаа гэж харагдаж байгаа байхгүй. Тийм болохоор л тэгээд ер нь бас дээрэс нь юу юугүй одоо том цагийн өсөлт эхлэе гэж шууд баятахгүй шүү дээ. Өчигдөр бол жишээ нь бид нөө сейл харсан. Өчигдөр ч гэсэндээ сейл харсан. Өнөөдөр болохоор дэлхийн хувьд ерөнхийдөө дахиад нэг өсөлтийн хөдөлгөөн байна гэж зөвхөн энэ хөдөлгөөн дотор байхгүй. Энэ чартын дотор. Энд явж байгаа хөдөлгөөн дээр дэлхийн лаан дээр гэсэн. Хаасын том цагийн юм шинжилчээд скал барилж юм гэж байхгүй шүү дээ, тий. Тэрнтэй адилхан тэгэл яг арилжаа хийж байгаа цаг дээр л аль аль хөдөлгөөнүүдийг харах уу? Бидний дээрээ байна гэсэн үг. Агаас ихэнд хүлээжсэн ярьжсэн л нөхцлүүд шүү дээ. Би тайлбарлаад ярьсан. За анчинаас ерөнхийдөө дээшээгээ хөдөлд орж ирэх боломж байгаа учраас шалгаж орж байгаа. Гэхдээ боломж нь сарцсангуу бас жоохон бага байгаа учраас лави ихэнд ярьсан байгаа. Би сонсоогүй сүлд оржсэн бол бас ухраагаад ч юм сонсчихгүй. За одоо бол эхний даалганы хөдөлгөөнийг бол хэдүүлээ тоолоод дуусгацсан. Одоо энэ шээс доошоогоо дахиад хоёр дахь даалганы хөдөлгөөн орж ирж шүү дээ. Магадгүй энэ маань нэг гисгэт ч юм уу тий. Ер нь яаж явах бас хамаарал да. Хөдөлгөөн яаж явахаас хамаарат планы төсөл ямар байхын тодорхой болоод эхэлнэ тий. Иймэрхүү хөдөлгөөн жишээ нь гараад ирэх юм бол за pullback хөдөлгөөн магадгүй нэг ингэж өсөөд ч юм уу. 4 цаг улаанаа хадгалах хөдөлгөөн байж болно. Аль эсвэл нэг гисгэж өсөөд ингэж явж байгаад за шууд энэ чинээс доошоо хөдөлгөөн хийгдээд за тэгээд энэ 4 цагийн лави болоод дараагийн дөрвөөсөө өсөлт рүүгээ орох ч юм уу. Иймэрхүү нөхцөл байж болно. Энд тулд энэ явж байгаа хөдөлгөөн өөрөө юу хэлж байна гэдгийг сайн анхаарах хэрэгтэй л дээ.
Тэгээд вебинараа үзэж байгаа, хичээлээ үзэж байгаа хүмүүс өдөр бүгдэр байгаа те. Мэдгүй байгаа хүмүүс нь ороод үзээрэй. За тэгээд тэнцээс ойлгомжгүй асуух юм байвал асуурэй. Одоо шалгалтаа их бодлоо л та. Чихний цаг одоо ингэж шууд улаан болчихж байгаа. Тэгэнгүүт ерөнхийдөө дараагийн цаг нь бас улаан байх магадлал нь өөрөө их өндөр болчихж байгаа байхгүй. Одоо бол баа ихээс илүүтэйгээр за магадгүй дахиад тийш нэг pull back гэдэг өгүүлч юм уу. Гадаа бүтэц харж байгаа ч юм уу зүгээр scalp sell мэл арилж байгаа. Хийвэл л юм ихээс одоо бол ер нь бол нэг цаг гаруй болвол sell бол хараа. Юу баа бол хийхгүй. Тэгээ миний л хувьд л та. Тэгэхээр би чинь өөрөө нэг арга барилтай хүн. Энэгээрээ шинжилгээгээ хийж арилждаг. Надаас өөр арга барил шилдэг хүмүүсээс байгаа. Сонгой шинэ орчиж байгаа хүмүүс л. Харин фомс дээр харилцсан ч яах вэ? Бага сууж байгаа л тэгэл мэдээ гарахаар нь арилж ич зүгээр л. Орой фомсоор хэдүүлээ. Скорт дээр арилцахаар байл. Скорт дээр лайв хийж чад. Арилжчихнэ. За Discord дээр бишээ YouTube дээр Discord-ийн линк хайж байгаа бол анхаарлын тэмдэг бичээд Discord гэдэг хатанд бичих юм бол Discord-ийн линк гараад ирнэ.
За одоо та дээр. Би хоол идлээ.
За юу болчих. Лайв дуусах уу? Ойдад нэ. Цаг юу юм бэ? Шинжлэх төлөвлөгөөнүүдтэй бол ойлгосон шүү дээ. Ач дуусглаа шүү. Тэгээд Discord-д ярилцаад ярилж байгаа юм. Тэрүүгээ суугаад сонирхол алгаа. Тэрээр тоглоо суучих намайг дээр баг. За бай. Шүн мэдээгээр орж ирнэ за Discord.